Нийслэлийн засаг даргын тамгын газар цэргийн штабаас нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг энэ сарын 5-наас эхлүүлэх талаар мэдээлэл хийлээ. Цэргийн бүртгэлийг бид улс орон даяар захин хэлбэрээр явуулах боломжийг харилцаа холбоо мэдээлэл технологийн газартайгаа хамтраад өнөөдрөөс нээж байна. Одоо цэргийн бүртгэл бүртгүүлэх ёстой иргэн бүр маань өөрийн биеэр хорон дээрээ сумынхаа тамгын газар дээр очиж бүртгүүлдэг байсан бол өнөөдрөөс Mongolia аппликейшнийг утсан дээрээ буюу эсвэл одоо суурин компьютер дээрээ суулгаад тэндээсээ гэрээсээ шууд бүртгүүлэх боломжтой болсон. Цахим үйлчилгээний нэгдсэн портал e-Mongolia системээр бүртгүүлсэн тохиолдолд цэргийн өргөтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй. За энэ удаа бол бид нар цэргийн хамгаалахын яамнаас үзүүлдэг цэргийн бүртгэлийн үйлчлэгийг бол нэвтрүүлсэн байна. За цэргийн бүртгэлийн үйлчлэгийг бид нар 3 янзаар хүсэлтэд авах боломжтой байгаа. Нэгдүгээрт гар утасны аппликейшн байгаа e-Mongolia. За хоёрдугаарт веб портал байгаа e-Mongolia цэгийн мэн. За гуравдугаарт 21 аймаг нийслэлийн төв болон суман дээр 330 суман дээр барьж байгаа төрийн үйлчилгээний оператор ажилтнаар дамжуулан үйлчилгээг авах боломжтой байгаа. За мөн интернет орчинд орж чадахгүй, за мөн ашиглаж чадахгүй хүмүүс байх юм бол одоо тухайн хүмүүс дээр очиж зөвлөгөө аваад ашиглаж болно. Мөн дэндээс үйлчилгээ авах боломж нь бүрдсэн байгаа гэж ойлгож байна. Бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага тооцно гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Бүртгүүлээгүй тохиолдолд бол зөрчлийн тухай хуулийн дээр бол арга хэмжээ авах хуультай. Гэхдээ бид нар бол иргэнийг бол юуг одоо бүртгүүлээгүй байна гэж зөрчлийн хуулиар арга хэмжээ авахаасаа илүүтэйгээр энэ цахимжиж байгаа үйл ажиллагаа маань амжилттай болчихосоо энэ үйл ажиллагаанд иргэд маань идэвхтэй оролцоосоо гэдэг хандлагыг бол илүү тавьж байгаа. Цэргийн албыг дүүцүүлэн хаах талаар албаныхнаас ийхүү тодрууллаа. Цэргийн алба хаах одоо олон хэлбэрүүд байгаа шүү дээ. Тэгэхээр цэргийн албыг бол нэгдүгээрт биеэр хаана, дүүцүүлж хаана тийм ээ. За мөн хуулийн заасан насны хэмжээ хязгаар одоо хүрсэн үед 26 нас хүрсэн үед цэргийн албыг мөнгөөр дүүцүүлж хаана. За яг энд нэг иргэд маань энэ хуулийнхаа заалтыг сайн мэдээгүйгээс болоод 26 нас хүрээгүй хэрнээ одоо би наан те мөнгө төлөө цэргийн албыг хаачих юм байна гэдэг тийм өрөөсгөл ойлголт байдаг. Тэгэхээр 18-аас 26 наснд цэргийн албыг бол биеэр эсвэл одоо дүүцүүлж алба хаана гэсэн хэлбэрийг заавал биелүүлэх ёстой. За энэ хугацаанд бол хэрвээ амжаагүй одоо гадаадд байд юм уу эсвэл сурж байгаад байд юм уу ямар нэгэн байдлаар биеэр хаагаагүй 26 нас хүрсэн тохиолдолд харин цаашаа цэргийн албыг мөнгөөр дүүцүүлж хаах ёстой. Мөнгөний төлбөрийн хэмжээг бол засгийн газар тогтоож өгдөг байна. Жил болгоны одоо хүн амын орлого тийм ээ нэг цэрэг зарцуулах тэр тооцоол инфляцийнхаа дүнгээс хамаарч тогтоодог байгаа. Одоо хамгийн сүүлд 95 онд төрсэн 26 нас хүрсэн иргэдэд бол хамгийн дээд хязгаар нь 6 сая 380 мянган төгрөг баха төлж байгаа. Шаардлагатай мэдээллийг дүүргийнхээ цэргийн штаб болон хороодын утас руу залгаж авах бүрэн боломжтой гэдгийг хэлж байна.